पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धांत कथा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा चढ़ते सूरज सा तेजवान वो कीर्तिमान हुंकार भरे जब कूच करे थर थर कांपे आसमान वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसके तीर शांति का स्रोत करुणा की धार निर्झर झरे मन से अपार वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसके तीर है शाक्य वंश का वो तारा जगमग है जिससे जग सारा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा Hocam gerek. Хунтаачийг зогсоё. Хунтаачаа. Хэдүүлээ явсны дээр бидэнд хамаагүй хэрэг. Сүм рүү явцгаая. Та юу хийж байгаа юм? Ядуу хүнд бил чадал байхгүй ш. Хүүгээ холёосон дүүх гэсэн юм. Та хүүгээ эмчлүүлэхээр явуулсан. Тэндээ суудчихад гэрээсээ олохыг хүсээгүй хэрэг. Тэгтэл мөн хүүгээ сүүлчийн удаа харчтэй. Хунтаач минь зөвхөнгөө барж гүйцлээ. Хаадах юм боо энэ гүйцээг боломжгүй болохоор сүнс намглан олохгүй. Холын усан л даадах хастаа. Ном ёсоор нь хийж болно. Би арманд өргөх өргөл барьц байхгүй. Өргөл барьцэлэхгүй бол хөдлөхгүй. Ном ч уншихгүй. Миний хүүхэд яаж авралахгүй энэ. Аврал. Би ч таач энийг мэдэхгүй. Би ярмал мэддэг. Ном нь вед дээр тулгуурладаг. Хүний сүнс аврах дээр үзэл бодол нь тодорхой бус. Гэхдээ хэрхэн яаж хүрхийг тэд мэддэггүй. Ярманууд хэдэн шат ном уншсан төдий талигач Иесус аврагдана гэж бодоод байгаа юм уу? Сайн төрлөө олох уу? Уучлаарай хунтаачаа. Бид уламжлал яссан шалтгаан. Бидний сүсэг биш хэрэг. Үргэлжлэн байж ирсэн. Өөр аргагүй. Энэ уламжлал гэж юу? Аимшигтай юм. Танд харьцуулах нэг жишээ хэлж өгье. Ведийн уламжлал итгэл үнэмшилд хэд автсан хүн байна гэж саная. Түүнийг хүлж хавцлаас үлгэрсэн байна гэд та төсөөлтөө. Хүлээснээсээ мултрахыг оролдох юм бол хаднаас унана гэж сануулсан. Хэрвээ үгүй аваас хаднаас мөнхөд дүүжлээтэй хоцорно. Тэгснэр хөөрхий тэр хавцлын дээр дөнгө төөгөө итгэл үнэмшилдээ хүлэгдсэн хэвээр үлдэнэ. Ариуслийн залбирлал аврал нь болж сүнсийн амьрлуулна гэж итгүүлсэн болохоор тэр шүү дээ. Төрөлтийн хүлээсэнтэй үлддээ. Өөрийгөө тайвшруулахын тулд би бярман явуулна. Хойдохын буйныг зохих ёсоор гүйцэлдүүлж өгөхтэй. Чанна Хунтаачаа.
Ажил явдаа сайхан бүтлээ. Дарууны аав чандрын хийсэхээр явсан. Та хэр удаан суух вэ? Бид яагаад амьдралд ийм дургүй юм бэ? Сэтгэл шанална. Үхэл зайлшгүй тохиод юм бол яах гэж төрдөг гэж. Бидний бие тав мах өдөөс бүрддэг. Эцэстээ үнсэл болж байна. Хүлцэнгүй байдал хариулт нь юм уу? Замбуулын худал хурамгаар дүүрэн санагдчих байна. Энэ уйга шуухантайчаа. Яма хүсэл зорилгоо тулгах бүрт бидэнд уйга шүү ирдэг. Эрэлгийн өмнө бид гашуун зовлонд нэрвэгддэг. Гэвч түр зүрийн мэдрэмж бид бүрлэжих араас гашуудсан ч цагийн ирэхэр хэвэндээ ордог. Даруун хэд хоногоос ахыгаа мартагна. Амьдрал үргэлжлэнэ. Саяхан амьд явсан хүү өнгөрчлөө. Цаг нь ирэхээр би ч гэсэн ялгаагүй. Хүний амьдралын зам бид ч мөнх бус. Үхэл нар мандаж сар гэхийг зогсоохгүй. Борооны үлийч зогсоохгүй. Энэ байгалийн зам цэцэг дэлгэрч хагдарч гандана. Шинээр нахайлна. Үүс хур бороо тээж ирнэ. Тэнгэр цэлэмхэд бүртийгч үйлгүй болдог. Тэгснээ ахин хуралдаж бороо орно. Амьдралын зүй тогтол мөнхөд юм байна. Хөдөлцөөх үү? Тийм ээ. Явах цаг болж. Эндээс явцгаая. Өглөө таныг хаан тулсын өөр газарт хүргэе. Бид аяллаа үргэлжлүүлж Үгүй ч. Капилавас дөрөв буцна. Иннээс бусдыг баглаарай. За. Чана хэлэхдээ өглөө эрт хөдлөн гэж байна лээ. Та Капилавас дөрөв тийшээ хөргөлөх үү? Үгүй. Энэ газрыг санагдуулах зүйл надад хэрэггүй. Та хунтай ажин адил уйтгар гунигт автчихъя. Ингэж хунтай ажид сайхан мэдээ дуулах хэрэгтэй. Сэтгэл санаа нь өөдрөг болоод дарахнаас сэргээд ирнэ. Үгүй л авшика. Баярлаж хөөрөхтэй мантай байгаа. Гашууд бүрээ автчихсан. Одоо хэллээч гэсэн. Гонигтай хിവэрэл үлдэн шүү дээ. Хүүхэдтэй ууснаа дуулаад баярлаасаа гэж хүсье. Тавширсных нь хойно дуулгая. Тэрэн дээр байхаа. Юу мэдэрч юухтэй нь ойлгож байна. Заавал одоо дуулгах албагүй. Капилавас дууд очих. Зам зууртал бүгд хэмдэ орно. Хатам ээжийн нөвөр нөөлөг маш их өгөөлөгдөж байна. Бушуухан л гэртээ харах юмсан гэж хүсэж байна л авшика. Уул ус ай мадтыг хардаа. Эд юу тээж дурсан санагалзч байдаг бол? Төдийгөөс өдий хүртэл олон юм үзэж харсан. Юу мэддэг байх гэж чамд санагдаж байна. Хүмүүсээс ялгаатай нь
Гойжон гэргүй. Бидний зодоочтой. Бидний зодоочтой. Намайцдаг. Орсон хэлтрүүд. Би гэр бүлээ яаж тэмцээгүй дээ. Бидгээлдээ намайг өрсөн. Гэр бүлээ би яаж тэмцээгүй. Бойч. Чамд ямар гэм хийгээв? Чи өөрөө гэмтэн боллоо. Яаж? Хөндлөнгөөс орсон чинэл гэмт хэрэг. Үлсөд байвал явж юм ид. Ташуур ямтгүйсээ юу? Хинтээ ярьж байгаагаа мэдж байна уу чи? Надад ялгаагүй. Табадан хааны зарлиг биелүүлж явна. Энэ хүн бол Шудадан хааны хөвгүн Хунтач Седарт. Өршөө саях. Хунтайж минь аварч хайрлаа. Юу болоод байгаа юм? Өршөөнө үү? Табадан хаан худалдаачдаас татвар хураах зарлиг болгосон юм. Гэхдээ бид татвараа төлчихсөн шүү дээ. Нэмэлт татварын журам. Дайны хөлөөс болж сан хөмрөг шахагдсан. Нэмэлт татвар авахаа бойж. Та нар тариачин худалдаачин иргэдээс татвар хураадаг. Ядуусын хоолойгч болоодаг. Ийм хааныг хэн хүндлэх юм бэ? Чи очоод Табадан хаанда Хунтаачийн хүсэлт гэж хэлэх. Хэрвээ үл ашаа бол би зарлиг болгоно. Шудаатайгаа аваад явцгаа. Хунтач Седарт мандтугай. Хунтач Седарт мандтугай. Хунтач Седарт мандтугай. Хунтач Седарт мандтугай. Хунтай Сидарт манстугай. Хунтай Сидарт манстугай. Хунтай Сидарт манстугай. Сидарт манстугай. Хунтай 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 Сидарт манстугай. Хунтайжа та хүн хайгаа юу? Паражавати хатныг уу? Үгүй. Ээжиг Паражавати хатан хаантай хоёр эзгүй байгаа. хаантан хайчсан гэж. Тэд цог яваа. Тэгэд хаана байгаа юм? Хамт байгаа. Та энд байгаа биднийг үл хүндэтгэж байна шүү. Эзгүй байгааг нь л сургалаад байх юм. Намайг уучлаарай. Игч. Зүгээр дээ. Ингээд яагаад ийм хурдан буцаад ирэв? Шагжаагаар тойрон аялахыг хүсэв үсттэй. Тийм ээ, хүссэн. Гэвч замдаа гонигт автчихлаа. Та нарыг их сансан болохоор буцаад хүрээд ирлээ. Энэ удаа тархаллаа. Гэхдээ хатныг ахин асуувал яана? Юу гэх вэ? Төрөний хийснэл хийхгүй юу? Юг? Дөр эсгэн. Ингэж халихаас залахгүй байна гэж юу? Дотор эвгүрхэд байна. Юунаас? Юу идчихсэн бэ? Нэг нууц. Нууц? Ямар нууц? Таны хадгалсан нууц балаа. Энэ сайхан мэдээг яаж нууцлаад яваад байж болох юм бэ хатантаа? Ам дээр бүр гарч ирээд байхад хот аяар зарлаж бөмбөрч дэлмээр юм шиг. Ийм сайхан мэдээд дуудаад хаан хатан хоёр яаран ирэх болно. Бүгдд нь зарлчих юмсан. Бүгдд нь хэлчихв. Юу хэлнэ гэж лав шиг аа? Би Юу барьсан зулаа сүмд өргөдөг юм уу л гэж байна. Гурав байдгийг нь ямар учиртай юм гээ ба?
Эхнийх нь бидний тойрон аяллаа төлөө хийсэн зол байгаа юм. Хоёр дахь нь гэртээ аюулгүй яваад ирснийх юм байна. Тэгвэл гурав дахь нь Нөгөө чанагаас сүх бэлэн осноо асуугаад гэй. сүүлийн зүйл ямар учиртайг хэлсэнгүй гопа. Та өөрөө таалда. Өнөөдөр баяр болно. Үгүй. Нэг хүний төрсөн өдөр. Надад зориулсан. Үгүй. Тэгвэл өөртөө? Сэтгэл санаа өөдрөг болох гэсэн. Үгүй. Чи яг өрөөсөн эмгээ олж чахаж таачсан уу? Үгүй. Ямар учиртай юм бэ гопа? Энэ зол шинэ амьдрал бэлэгдэнэ. Шинэ амьдрал бэлэгдэхээ? Тийм ээ. Удахгүй биднийг баяр хөөр думбуулж хаант улсыг наран мэд гээгүүлэх хүүтэй болно. Юу? Хиний хэлж байна гопа? Таны бас шагчаа авсан голомтыг залгах хүнийг хэлж байна. Ахад гопа. Миний таамаг зүг гэсэн үг үү? Үнэн үү? Тэгвэл жижигхэн лип хэрэгтэй. Бас хөргөн жижиг бүс олж авна. Тийм ээ. Шүр суудан чимэгтэй. Би дараас нь ордноор гүйлдээд л хаан эзний саглаас нь цулгаагаад л харин тэр уурлахгүй. Ээж бүвэн доо аялж тэгээд өөр дээр нь унтаад өгнө. Гопа. Сэтгэл зүрх минь баяр хөөрөөр бялхаж байна. Хүүхэд гэдэг үг л сэтгэлийг хязгааргүй баяр хөөрөөр дүүргэхэд хангалттай байж мэндэлснийхэн дараа улам аз жаргалтай болно. Одоо бишид царайг нь харахын тулд удаан хүлээх үү? Хүлээж дийлэх болов. Бэлнэ. Харахнуудны баяр баясгалан болно. Аав ээж хоёр энэ мэдээг дуулаад яах вэ? Очиж бошоохоо хэлье. Бошоохоо би хүлээж дэсэхгүй. Гэхдээ тэд хаана байгаа гэж? Хаана? Би олно. Яаж вэ? Би саад болохгүй гэсэндээ асууж сураагүй юм. Ах ихч хоёр лавл хаана байгааг нь мэдэж байгаа байх. Очиж бошоохон асууя. Явъя. Юу ч гэсэн эхлээд ээжд дуулгана. Ээж хөлн газар хүрэхгүй. Ямар их баярлах болтоо. Бошоохон явъя. Мангала юу хийж байгаа? Юу болов? Толгой дээрээ зүйлтэй барьчихж чи зүгээр байж. Мангала. Чи галзуурчаа юу? Чи харвас нэг л биш үү? Ийм л байх ёстой юм. Чиний зөв. Сидарт эргэж ирсэн санаа минь зовниж байна. Чиний зөв. Хүүхдүүд өсөж өндийж гэр орноо орхиж явдаг. Тэдэнд даяанч амьдралаар явах нь таалагддаг. Гэтэл энэ Сидарт буцаад ирлээ. Тэгээд юу гсэн гэж? Биднийг их санаж уулзах өдрийг хүлээж байсан гин. Яах чадж байна? Ихчээ гэж дуудуулах бүрт миний хамгийн том зовлон мэт надад санагдах юм. Ихчээ? Юу болов? Ээжтэйгээ яг одоо уулзах гэлээ. Яах гэж байгаа юм? Бидэнд хандж болно. Ээж дуулгах нэг юм байна.
дуулгах юм аа. Тийм. Сайхан мэдээ. Тиймээс хамгийн түрүүнд ээж мэдэх ёстой байхаа. Ээж хаана байгаа? Рохины гол ирэг дээр. Рохины голын ирэг дээрээ? Нэг зан үйл гүйцэлдүүлэхээр явсан л да. Хүүгийнхээ сэтгэлийн амар амгалангийн төлөө. Игч минь дүүн ингэж явлаа. Ээжтэйгээ буцаж ирнэ. Тийм. Буцаж ирээд сайхан мэдээ дуулгана. Тэгэрээ. Чи яаж чадваа? Хаантан хэнд ч хэлж болохгүй гэсэн. Ямар гинт хэрэг хийсэн биш. Өөр хүнд биш. Хүүдэн хэллээ. Сидартаас өдий олон жил нууцлж ирсэн юм. Тэгвэл үнэн ил гарах цаг нь болж. Хүү хоёрыг холдуулах ганц боломж. Сидарт Прajapati хатан төрсийг нь биш болохыг мэдэх цаг нь ирсэн. Ингээд юунд хүрэх гэж? Чи ойлгохгүй. Илүү томор сэтг. Хүү хоёрын дунд хаана босгох ганц боломж нь энэ. Өөр аргагүй. Рохины гол руу чулуу шийдснээр долгион нилийн газар авч томоос том давлгаа үүсгэн. Заримдаа би гайхамшиг бүтээдэг. Тийм биз? Юу бодов? Санаа зовоод. Өнөөдөр өөрийгөө буруутан болох юм шиг мэдрээд. Яагаад? Ээжийнхээ дурсгалыг хүндтгэдэг ёстой. Гэтэл Сидартын энэ эрхийг хасчихсан. Үнэн. Гэхдээ хүүхдийн ирээдүйд анхаарал тавих нь эцэг эхийн үүрэг. Бид эрхийг хааж боогоогүй бодох л хэрэгтэй. Зөвхөн үүрэг хариуцлагаа л ухамсарласан. Үй гашууд авцсаараа хүлцэнгүй болж ховирно. Ингэснээрээ зовлонгоос ангид байлгасан. Энэ буруу гэж үү? Би байнгын хайц дунд амьдралаа. Сидарт үннийг олж мэдвэл яах вэ? Ийм цохилтыг төсвөлнө гэж юу? Үннийг мэдээд биднийг уучлах уу? Ээж! 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 Сидарт буцаад ирж. Сидарт. Хантан Сидарт илээ. Хонтайжа хизээрэв. Яагаачгүй буцаад ирэв. Юу болов гапа? Санаа зовох хэрэггүй хаан аав минь. Та хоёрын хаана байгааг хэнд чилж болохгүй гэж яагаад хэлснийг л мэдэх гэж ирсэн юм л да. Юу л да. Төр улсын асуудлаар төвг удахгүй гэж л. Удаян сайд намайг ёр тайван суулгахгүй энд тайван бай гэж санаад л. Яагаад нууц цан үйл явуулж байгаа? Гэр бүлийн сайн сайхны төлөө үйлдэж байгаа юм. Тэгвэл бүгд оролцох ёстой. Та хоёр ирснээр
халуун бүлээрээ боллоо. Ашгүй дээ. Тэгвэл зан үлэг гүйцэтгэе. Дараа нь бид та бүхэнд сайхан мэдээгээ дуулгасан дээр бололтой. Ямар мэдээ? Эхлээд зан үлээ дуусгах уу? Дараа нь хэлье. श्राद्धरम्भे गयां ध्यात्वा देवं गदाधरां स्वपितॄन् मनसा ध्यात्वा ततः श्राद्धं समाचरेत् इदं पिण्डं ते मया दीयते तौ प्रतिष्ठताम् पिण्डदानेन पिण्डस्वरूपी जनार्दन वासुदेवः प्रियतां नमामि. Хонтайчаа. Наад таглаа усан дөрөг. Пиндадан. Намайг өршөөгөөрэй. Гэхдээ эндээс харахад хойдхон буйны үйл биш үү? Тийм ээ, Хонтайчаа. Хэнд зориулж байгаа? Сари кинавар. Зан үлийн бугавч. Хэнд зориулсан юм бэ? Чиний ээжд. Маражабати. Чиний ээжд. Ээж ингэж болдгийм үү? Та амьд зэрэг байж ингэж болохгүй шүү дээ. Сиддарт. Бид чамайг энэ зовлонгоос ангид байлгахыг л хичээсэн. Одоо чи там болсон. Бүгдийг ойлгоорой. Ээж. Юу яриад байгаа юм бэ? Сиддарт. Би чамайг төрүүлээгүй. Чиний ээж. Миний ээж. Махамая байсан. Гэвч чамайг төрүүлээд 7 хоноод хорвоо гаргасан. Би чиний төрсөн ээж биш. Үлэг их чинь. Арайчтай. Сэтгэлээ Хонтайчаа. Хонтайчаа. Ямар хач юм бэ гоба? Хой тавлын манай гэр бүлээс нүүр боруулж. Гоба бид хоёр та нарт хүүхэдтэй болсноо дуулгах гэж энэ дээр ирсэн. Гэтэл тэнгэр додсон ээжээ минь талаар хэллээ. Хүмүүс Хонтайлангийн эргүүлэх юм. Хүчин мөхс юм байна. Чич мөхс. Таачус. Таныг ч гэсэн алдах уу? Би ч бас хорвоо гэрхэн.
Та надад хэлдэ. Би бодохдоо таны дүүгэл юм байх гэж бодлоо. Гэхдээ сүйттэй юм алга. Надад энэ зүйлд зохиж байна уу? Чамайг яг одоо цаазаар аваачин. Өнөө хүртэл башир зэли чинь твцсээр ирсэн байх шүү. Анзаарсан ч анзаараагүй дүр эсгэж өдийг хүлээ. Гэвч одоо чамаас бол Сидартад ямар нэг муу юм тохиолдвол өршөхгүй шүү. Надаас болж гинэ. Хантан ингээд би яг яасан гэж. Яах гэж Сидартад нууц задлж байгаа юм. Олон хэрэг дээр байгааг яагаад хэлэх болов? Сидарт Махамаягийн талаар мэдчихсэн хэрэггүй. За юу ч болсон бэ гэсэн сайн тал руу иргэн Хантан. Бид байнгын айдас дунд амьдрах шаардлагагүй. Үнэн ил гарч хатан та хоёр сэтгэлдээ хүнд ачаа тээхгүй ашгүй минь гэж. Хантан намайг цаазлах бус харин ч шагнах хэрэгтэй юм биш үү? Би чамд энэ удаадаа санамлаг өгөхөр ирлээ Мангала. Ахаад алдаа гаргавал дүүгийн минь ихнэр гэдгийг мартах болно шүү. Гэвч би таны ихнэр биш Хантан. Дүүгийн чинь ихнэр гэдгийг санаж явъя. Энэ улаан шунх Абияд өргөх тахил. Энэ цэцэг. Энэ үгээр үсээ гойж байгаарай. Тансаг үнэр нь чамайг хүүхдээ чинь муу юмнаас хамгаална. Харин энэ сахиус Абиягийн айцтадтай юм. Өөр удмын маань хамгаалан сахих болно. Бас гойлоод. Ээж минь надад хэрэггүй дээ. Хэрэгтэй. Та хоёр Капилавастууд сайхан мэдээ тээж ирсэн. Чиний хайр халамж хүүг минь Даяанчлаас нь холдуулсан. Эднийг баяр ёслолоороо зүгээрэй. Баяр хүргэж байж юунд нулимс туслуулна вэ? Яшо. Уг нь би Сидарт та хоёрыг дуудуулсан. Гэвч чи ганцаараа ирлээ. Хүүтэйгээ уулзалгүй 2 хоног боллоо. Надтай ч гэсэн ерөөсөө уг солиогүй ээж минь. Нэг л барьц алдсан мэт болсон. Тэнгэр өөдөл ширтээстэй. Чана Кантаг хоёртой ч уулзаагүй. Өөртөөгөө л ярих юм. Яшо. Чамаас гойх юм байна. Энэ таны эрх надаас асуух албагүй. Надад төрсөн ээжигээ гэж хандах болов. Ээж гэж дуудах л байгаа да. Өдөх хүртэл нууж ирсэнд буруутгана. Зэмлэхгүй л гэж найдах юм. Хантны санаа их завнаж байна. Үгүй ээж. Та хүүгийнхээ төлөөл хийсэн. Миний төлөөл хийсэн. Сидарт.
Миний хүү хаач. Ээждээ ирсэнгүй. 2 хонлоо. Ээжигээ санаагүй гэж юу? Та өөрөө л ирээгүй. Хүүгийнхээ өмнө буруутай юм шиг санагдаад. Амьдралын талаар нэлээд бодлоо. Магадгүй гинт явдал бэлэн биш байснаас тэр байх л та. Ойтай бүхнийг цаг хугацаа хангана. Танд хэлэх юм байна. Хэл миний хөө. Хэдий та намайг тээж төрүүлээгүйч таньгүйгээр би илэг бүтэн биш. Таны асрал хайранд хүн болсон би азтай. Өөрийн жаргалыг огоорч хамаг байдгаа зориулсан. Надаас олж та нандад шударгав сандсан. Надаас олж таны хайр халамжийг бүрэн амсаагүй. Та байгаа бүхнээ надад л зориулсан. Сидарт. Хүүхэд ээж авда дараас болох гэж төрдгөө юм. Хайрлах гэж төрүүлдэг юм. Ойлгов уу? Яшадраа та хоёрыг дуудуулсны учир. Хоёуланд чинь өөх юм байгаа. Заалаа. Иш. Энэ Маягийн эд зүйлс чамд өгөхөр авч үлдсэн. Мая гоо үзэсгэлэнтэй нэгтэй байсан. Ямар үзэсгэлэнтэйг чи төсөөлөхгүй. Банк чамайг л бодож байгаа. Энэ нялх багын чин тоглоом. Мая хүүгээ хараад ихэд баярлаж байгаа та. Одоо сүнсэн тайтгарсан гэдэгт итгэлтэй байна. Ээж хүн таныг хизэж хараагүй. Дуулагтын сонсоогүйч таны тоглох дуртай лимбиний аялгыг сонссон. Энэ аялгуу таньда барих бэлэг минь юм шүү.
энэ бол бодит түүх эр зэргийн үнэн түүх сонсож нүдтагийн түүх Шагчаад минь хүний нэр алдаа Сансар хорвоод цурятан мөггэрээ